2 3 байр суурь зүгээр илэрхийлье гэж бодож байна. Тэр орж ирж байгаа асуудлын хувьд бол буруу биш л дээ. Тэгэхдээ энэ нэг салбар байна. Энэ салбар өөрөө нэгдсэн шугамар цогцоор нь асуудлыг авч үзэж явахгүй юм бол одоо бид өмнө нь элэг бүтэн Монгол гээд хөтөлбөр хэрэгжүүлээд 20 хэдэн тэрбум төгрөг тавиал явсан. Тэгвэл бүх чиглэлээр яг одоо дараагийн хэн нэгэн гишүүн бас л яг ийм байдлаар юм асуудал хөндөө орж ирээд байвал яах вэ? Хэн нэг нь өнөөдөр одоо өөртөө таалагдахын тулд юм уу нийгэм таалагдахын тулд зарим нэгэн гишүүд байр суурь илэрхийлээд байна л да. Уучлаарай. Энэ Монгол улс чинь байгаа юм болвол эрүүл мэндийн салбар гэж байгаа юм болвол үнэн өнгөрсөн 4 жил гарна магадгүй энэ салбар нурсан шүү дээ. Сайдаас ахуулаад тогтохгүй байх, энэ бодлого нь зөв явж өгөхгүй байгаас ахуулаад тэр би гол нь бол эрүүл мэнд Монгол эрүүл хүний төлөө гэх юм бол ерөөсөө л урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Тэгвэл энэ дунд бидний эхний гол юм бол тэр урьдчилан сэргийлэх буюу тэр хаа байсан хөдөө орон нутагт байгаа өрхийн эмнэлэг, дүүрэгт байгаа өрхийн эмнэлгээс нь ахуулаад 2 дугаар шатлбарын эмнэлгээс ахуулаад 3 дугаар шатлбар гэ яриад байдаг. Энэ бүгд чи өөрөө шатандаа цогцоор нь аваад үзээд энэ хуулинд буюу нийгмийн даатгал эрүүл мэндийн сан зохицуулах бүх хууль эрхцэн орон зайд бүрдсэн. Ажлал хийж чадахгүй байгаа учраас энэ доголдож байгаа шүү. Ганцхан энэ дээр санхүүжтэйг нь хувь хэмжээг үе шаттайгаар улсын төсвийнхөө тэдэн хувийг эрүүл мэндийн одоо салбар зарцуулж байгааг доктортойгоор хадгалж өгөх юм бол энэ салбарын сайд хийх ажил нь өөрөө зөв зэгцэрх юм а гэж бодож. За та нар тал талаас нь өмцөм аваад ажлыг явах юм бол эн чинь өөрөө тахир дутуу нэг үйл ажиллагаа явагдаад эцэстээ нөгөө төсвөнч даахгүй, нөгөө байгууллагын ч үйл ажиллагаа явуулж чадахгүй ийм олон юмд өөрөө нүүрлэх юм шүү дээ. Тийм учраас би энийг одоо засгийн газар дээрээ дахиж авч үзээд одоо Дамбочир гишүүнийг би үүсгэж байгаа биш. Энэ гарч ирж байгаа урьдчилан сэргийлэл би энэ дотор нэг л том юм хараад байгаач баярлалаа байгаа. Урьдчилан сэргийлэл эмчилгээ үзлэг гэдгийн цаана нөгөө эрт оншилж байгаа учраас хүнээ 2 3 дугаар зэрэгт нь хавдар тусгаас нь өмнө эмчлэх урьдчилгаа үйл ажиллагаа л юм шүү дээ. Монгол улсад хатуухан хэлэх юм бол өрх айл болгон хавдраар өвчлөөг айл нэгч байхгүй шүү. Юу одоо 4 айлын нэг энэ төр биш шүү дээ. Бид нар тойрол ахтуу хамаатан садангаа ярихад л хэн нэгэн хавдраа аль нэгэн хавдраар бурхан болсон айл бүгдд нь л байгаа шүү дээ. Тийм учраас энэ тулгымцсан асуудал мөн үү? За энэний эдийн засгийн агуулгаар нь том үр уршиг нь өөрөө юу юм бэ гэхээр зэрэг бидний ажилгүйд л ядуурл орлогогүй ажилгүй байгаагаас тэгээ нөгөө эрүүл хүнс, эрүүл хооллолт, эрүүл бие зүй авч явах гээд юу нөгөө хоолоо олж идахгүйгээс болоод өвчлөлт чи өөрөө нэмэгдэж байгаа. Эсвэл нөгөө хавдрын голомт үүсгэх одоо шаардлага хангаагүй хүнс гадна дотнотойгоос хамаардаг ш бид нар ярьдаг. Тэгэхээр эн чинь өөрөө засгийн газрын бодлогын хүрээнд тэрийг илааршуулах бодлогыг зөв суурийн фундаментын зөв тавиад өгөх юм бол бид нар эрт онцлох болон өвчлөлөө сэргийлэх хүнийхээ наслалтыг уртсах боломж нь өөрөө эрүүл мэндийн салбар төгс гарч ирэх. Тэгээд сая бид нэр одоо эрүүл мэндийн даатгалын санг тусгай гаргацсан байгаа эрүүл мэндийн сайдад нэг боломжийг олгоё. Одоо яг эрчтэй хүчтэй энэ бүгдийг бүх чиглэлд нь ажиллах тэр санг зөв зохистой авч явах боломжийг одоо өөрт нь хадгалж байгаа учраас энэ чиглэлээр эхлээд нэг явуулаад үзье. Тэгээ үнэхээр одоо болж гэнэ үгүй гэдэг нь хуулийн хэрэгжилт тэр сангийн хэрэгжилтийн өрөөнд дотор цаашаа бас нэг зэгцэрч болох болов уу гэсэн бодлоо нь одоо дахиад нэг юм гарах юм бол хууль ч өөрөө утгаа алдах гэдэг байна л да манай энэ гарч байгаа хуулиуд ч. Тийм учраас би аль болохоор хуулиндаа биш тэр ажлыг хариуцж байгаа. За баярлалаа. Бэлэгдэх шүү гэлээ.